2014 оны 3 дугаар сар орон сууцны үн хамгийн дээд түвшиндээ хүрсэн хэмээн Монгол банкны индекст дурддажээ. Тухайлбал өнгөрсөн оны 3 дугаар сард орон сууцны үнийн өсөлт 23.7% байжээ. Тэгвэл 2015 оны энэ өдөр орон сууцны үн хасах 10.2% хүрсэн. Энэ нь хамгийн доод түвшиндээ хүрснийг илтгэж байгааг дурдж байна. Орон сууцны үн буурсан хэмээн тайлбарлах энэ үедээ давхцсан энэ жилийн барилга орон сууц 2015 үзэсгэлэн нэгдэж байна. Гол нь орон сууцны үн цаашид огцон буурах хандлагатай. Тэр үеийг л иргэд хүлээсээр байгаатай үнийн уналт шууд холбоотой хэмээн салбарынхан тайлбарлаж байна. 7 сард бол орон сууцны үн бол нэлээдгүй буурсан байгаа. Энэ нь бол зах зээл дээрх эрэлт бас нэлээд буурсантай холбоотой. Ялангуяа ипотекийн зээлийн урьдчилгаа 10% болно гэснээс хойш бол иргэдийн хувьд бол нэлээдгүй хүлээлт үүсэж орон сууцны эрэлт буурсан нь бол энэ үнийг одоо бас буурах бас нэг нөхцөл болж байгаа. Хөнгөлөлт гарч ирэх байх гэдэг үүднээс худалдаа бас илүү бага байна л да. Нэгсэндээ нөгөө хүлээлт нь бид нар кадрат одоо үнэн хямдрах болооч гэдэг юм уу те илүү боломж нөхцөл гарч ирэх болоо гэсэн хүлээлт байгаа. Үзэсгэлэнт 80 гаруй орон сууцны компани оролцож байна. Эдгээр компанийн хувьд энгийн орон сууцны үнэ сая 250 мянгаас сая 800 мянган төгрөгийн хооронд үнэлж байна. Энэ нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад үн 10-аас 20% буурсан үзүүлэлт хэмээн барилгын компанийнхан хэлж байна. Тийм. Сүүлийн үед манай одоо яг иргэд маань нөгөө худалдаа авах чадвар бага байгаа нь яг мэдгэгдэж байна л да. Ялангуяа орон сууцны хувьд ч гэсэн. Өмнөх жилүүдэд бол метр кавдад манайх сая 900-аар зарагдж байсан бол одоо энэ жил бол бид нэг хөнгөлт үзүүлээд сая 820-аас сая 840-тэй болчиход байгаа. За барилгын үндсэн материал арматур, цемент болон бетон зовног бусад одоо түүхийн эдийн үн бол энэ жилийн хувьд бол дунджаар 15%-аар буурсан. Энэ нь ч гэсэн бас барилгын өөрийн өртөгт бас нөлөөлж байна. Орон сууцны одоо үнийг бууруулах бас нэг нөхцөл болж гэж байгаа. Салбарынхны тайлбарлаж байгаагаар яг энэ үед л чанартай орон сууц барих компаниуд тэсжүүлдэн харин чанаргүй компаниуд нь жамаараа хумигдж эдийн засгийн онолоор замбраагүй байдалч цэгцрэнэ гэж байна. Энэ байдал эхнээсээ ажиглагдж эхэлжээ. Энэ жил бол зүгээр ер нь бол баригдажсэн орон сууцнаас бол нэлээд хэмжээний орон сууцны барилга бол бас нэлээд зогссон байдалтай байгаа шүү. Сүүлийн жилүүд бол нэг одоо 15-аас дээш орж байгаа шүү. Энэ жил бол ямар ч байсан нэг 12-3 мянган айлын орон сууцнд орж байна. Ямар ч тач барилга орон сууц 2015 үзэсгэлэнд оролцогч 80 гаруй орон сууцны компани ихэнх нь 10% урьдчилгаа төлөөд байрандаа орох нөхцөлийг санал болгож байна. Дээрээс нь тухайн иргэдэд зориулсан аль болох уян хатан нөхцөлийг санал болгож эхэлжээ. Ер нь энэ жилийн үзэсгэлэн хамгийн их хөнгөлөлт урамшуул үзүүлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогдож байна. Энэ нь орон сууцны үн цаашид буурах хандлагыг илтгэж байгаа хэмээн салбарынхан тайлбарлаж байна.